Хэрвээ Deadpool ба Howard Duck хоёр нэг ч хүл юу болох вэ? Тэгвэл тэндээс нь Deadpool the Duck гарч ирнэ. Олон юм ярилгүй үйл явдал руу орцгоё. Deadpool хаа нэгтэй? Вау, энэ ч гоё юм аа гэж уулга алдаад л шилдэ агент бүсгүй Deadpool нэгэн хуучин балгас харуулж зогсно. Цаана мань хүн бол бүр гэр орноо засах төлөвлөгөөнд орчихсон. Хөөе, энэ жакузи суулгах чухал янзын юм байна штэ. Юу гэж бодож байна толгойн дотор хоолой минь гэтэл Wolverine гарч ирээд нэх найрсгаар зөвлөгөө өгнө. Агент бүсгүй хинтээ яриад байна гэхэд би нэг подкаст сонсоод бүх хөл бүтэн 5 минут. Тэнд ууртай хүн бүрт нэг ярвал зохиох амтан хэрэгтэй гэсэн байсан. Тэр харин Wolverine нэг амтнаа болгочихсон. Намайг уурлахаар тэр дэмждэг юм аа л гэж байна. Агент маань түүнээс их л нухацтай. Чи Wolverine жинхэнэ амтан биш гэдгийг мэдэж байгаа үстэй. Тэгэлгүй яах вэ? Би өрн чамайг жинхэнэ шилдэ агент гэж бодохгүй байна уу? Нэр чинь хин гэлээ? Тэр ч өөрийнхөө нэрээ олон дахин хэлж байгаа байдалтай түүнийг Mary гэдэг. Ерөнхийдөө одооноос Mary гэдэл дуудчихэд Mary түүнд даалгавар өгөх гэдэл зогсоод байдаг. Deadpool харин цаана энд балгасыг тохижуулах төлөвлөгөө боловсруулаад л арай гэж анхаарлыг нүүрт аваад түнд байршил өгөөл Deadpool шилжих төхөөрөмж гаргаж ирээд сүнс ангуучлах ажил чинь амжиж өсөё гэдэг агент Mary рүү даллаад яваад өгнө. Mary ч энэ нөхөр цаашид яандаа л гэсэн байртай үлднэ. Үдцэгдэл солигдож Howard нугас хаа нэгтээ American Cowboy-тэй киноны хэсэг шиг дүрслэлээр гарч ирээд амьдралын олон төрлийн асуудлуудыг нухацтай бодно. Би хаана төрөөвэ? Гэрлэн дөхөөний урд хүлээж байхад нэг залуу ирээд хөгшөөн сайхан машин байна. Суугаад явчих уу гэхэд Howard яг улаан гэрлийг асангууд нь огцом хурд аваад яваад өгвөө. Хөх махан гэрэг эзэгхэн төрлөө би хөвсгөн сарны аялахаас сингл сторигт холын 2 одны дохиох бяцхан хоёр нүдний үзүүр цэнхэрлэг төдий хитэртэй хөх махан гэрэг эзэгхэн төрлөө би гид хаанаас ч Монгоц гарч ирээд түүнийг яг машин дамдаар байгаа юм шиг тэнэг мангаар дуудаад хөөж мөөгөл. Арай гэж бултаал явж итэл өөр нэг онгоц үрээд. Ядж байгаа жоохон бүтэл муутай. Тэндээс нэг амтан үсэрж гарч ирсэн байсан Rocket байдаг. Тэр хоёр ч энгийн юм яриад байж адил Rocket түүн рүү гинтл зэрлэг амтан шиг дайраад эхэлнэ. Howard харин ойр байрлах байшингаар дамжаад арын хашааронд гартал тэнд нь Deadpool байж ах ба анх гарч ирсэн онгоцон дотор сууж исэн юм байлаа л те. Харин газарцсан газар нь нэг усгүй пүүл байдаг. Нэх уссанд орж исэн юм шиг Deadpool алчуур ороод гарч ирсээр Howard-тэй хэсэг буу халаал байж Rocket араас нь гараад ирэлгүүл яг уу Rocket-тэй хэсэг буудалцаал. Deadpool алгуулчихвоо. Rocket Howard хоёр үлдээд Rocket-ийн байгаа байдал нэг л биш байгааг анхнаасаа анзаарсан Howard түүнтэй ярих гээд тусыг эсэлвөө. Нөгөөх нь дайрж байтал Deadpool нөгөө шилжигч төхөөрөмж ашиглаад гинж гараад ирнэ. Тэгээд толгойн дох сүнслэг Wolverine-тэй шаал дэмэ өнгөрөөд ярьж байхад нь Rocket тэр шилжигч төхөөрөмж рүү нь хазаж гэмтээгээд осол гаргаад үр дүнд нь манай хоёр нийлээд дахин давтагшгүй Deadpool Duck гарч ирэх нь тэрээ. Тэр ч өстө бөө шоконд ороод хажуунаас нь Howard нуусна гинт гарч ирээл. Юу одоо Howard нь болохоор Wolverine-ийн орондод нөгөө дотоод сүнслэг амтан болцсон байдаг. Deadpool харин баахан бөөлжв. Чи юу юм бэ? Чи миний сүнслэг амтан Wolverine-ийг яасан гэдэл он. Тэгж байгаад өөрийгөө яаж хувирсныг харах сөхөө аваад харж байхад Rocket цаана нэг сэхэд галзуу өвчин, сансрын галзуу өвчин гэж хэлсээр буцаад ухаанг болно. Даалгавар эхлэхийн өмнө Chili Dogs идэгч ёстой тэнэг хэрэг байд. Howard нуусны хувьд сөрөг бүс гэж нэг юмд орсон байх ба тэр нь Marvel-ийн ертөнцийн өөр хэмжээстэй орон зай гэд манайх ойлгож байгаа. За тэгээд өөрийнх нь бие юм болохоор сэтгэхүйн төвшин зөвхөн Deadpool-тэй л ярилцаж чадаад байдаг. Deadpool цаана нь хордлого авсан хүн шиг л байн бөөлжөөд л тэд ямар тааж тэр сансрын галзуу өвчин гэдэг юмны талаар мэдэх хэрэгтэй байх гэж шийдэцгээгээд Google-ээс сансрын галзуу элмэхнүүл гэд хайдаг. Тэгсэн харин азар тэр талаар мэдээлэл Википедиа дээр гараад ирдэг.
Нөгөө с ичгтэй зүйлийнхээ араас явхаас өмнө дахин нэг сайхан бөөлжөд авнаа. За ингээд хоёр толгойтой нэг нугсан биетэй манай супер. Гэхдээ жоохон тэнэг баатар маань ухаангүй рокетыг аваад Google-с олсон мэдээллийнхээ уул мөрөөр мөшөгвөө. Нэг нь их бодлогошронгүй философик, нөгөөх нь харин шаал эсрэг юм болохоор тэр хоёр нэг хайхтар санаа нийлэхгүй байгаа харагдана. Тэгж явсаар нэгэн сансрын хиймэл дагуул руу ирээд орох зөвшөөрөл өгөхгүй байсан ч манай Дэдпул болсон юм байна. Тэрэндээ тэрнгүү хүчээр орноо. Рокетыг сүүлнээс нь чирсээр "Хей, багтай нугсаа" гэд өөрийгөө дөгөөр бэлтгэсээр төв хэсэгт нь сонин дуудлагаасаа болоод тачаа ярьдаг. Тэнд ажилдаг бололтой нэг хөвшөндөө таарад юм асууж байна гэд хөөрхөн бас доороос нь заан дадавцсан сүрдүүлээд нөгөөх нь ч гимгүү чаавс асуусан юмд нь чадах ятгаар хариулаад л одоо энд хүн байхгүй би бас манай security базаад л байгаа гэж ярьж байтал том биетэй нүүрэндээ сорвтой шар устай игч гарч ирсэн нөгөө базаалт нь бололтой шүү. Тухайн газар нь болохоор Roxxon гэдэг байгууллагын өмч байдаг. Дэдпулийг гар гэж сануулад манай хүн ч өөдөөс нь сонсож бай. Аспалта гэл нэрийг сольж хэлээд л өнөөх нь ч өдөн бөмбөг тагжгаар магжгаар гэж дуудаж байгаад нугсан баатрыг мань уурлуулад тэр хоёр ч нэгнээ хэд хэд дисэд авч байгаа харагдана. Сэлмээ суглаад өргөжлүүлэх гэж байтал Хавард чи буутай үсттэй гэхэд өө нэрэ гэд буудад онгор. Нөгөө хил мотоо өвөөч нэг юм хэлэх гээд байгаа Дэдпулийг харин ойлгохгүй баахан юу гинэгээд л асуугаад байж байтал басаал түүн дээр босож ирээд өөрийгөө устгах горим гэж ойлгуулна. Манай хоёр ч худлаа авах гэд итгэхгүй байхад нь нөгөө хөвшин түүнийг өргөд цонхоор харуулнаа. Нөгөө байгууламж нь өөрийгөө устгаад эхэлсэн байдаг. Тэр хөвшнөөс зугтах капсул байгааг мэдээд рокто буцаж хирсээр явах гэхэд Хавард тэднийг үхэх гээд орхиж болохгүй гэд Дэдпултэй бие жоохон булаад салтна. Хэсэг хугацааны дараа Америкийн хаа нэгтээ цэргүүд нэг хамгаалалттай газрын хашааны тор эвдэрснийг мэдэгдээд байж байтал манай нугсан баатар маань тесрэлт хийгээд гарч ирж байгаа харагдана. Бөө нугарч хугарч хамгаалтынхантайгаа тулалдсаар нэг сэв шиг зүйл дэлбэлээ дотор нь ортол баахан шар толгойтой хүүхдүүд нэг харваас яхир айштай багштай хичээл орж байна. Манай хүн болохоор өөрөө зөв зүгээр байсан газарт дайрж орж ирчээд энэ Roxxon-ы лаборатори биш юм уу? Тэгээд юу их амар хамгаалалт ихтэй сэжигтэй байдаг ингээд үг хаяад гараад яваад өгнө. Бөөм бүтэлгүйтэл боссоор Дэдпул рокет дээр очиод би дахиж 8 настай хүүхдээс өвлгөө авахгүй. Энд бүр Roxxon ч биш байна штэ. Гэхдээ миний толгой дотор их л чимээгүй байна да. Сүнслэг амтны дуу хоолой сонсогдохгүй л гэж байна. Харин эсрэг талд сөрөг бүсэд Хавард байга газар нь хөвж байгаа чулуунуудаар дүүрэн дахиад хэсэг зур би хаан төрөөвөө дээрээ тавьсан манай хүн чинь биднэрт тайлбарж явах өгнөө. Нөгөө хиймэл дагуул дээр юу болсон тодорхой болж нөгөө хоёр маань ч хоорондоо бие булаацалцаар нөгөө хил мотой хөгшин маань тэнд хоёр дахь зугтаг капсул байгаа. Битгий биеэрээ янз бүрж тоглоод гэхэд Хавард санаа нь жоохон амраад тэмцэлтгээ болоод хөгшнийг төрүүлж гараа зутааж явж байтал Дэдпул мангар хог жолоодож чадахгүй очиж мөргөөд осолдуулсан байдаг. Түүнийг удирдна гэж байхчгүй. Яг торнадо шиг. Тэр хараад байгаарай. Бүтлэн бөксөрөө иргсэн юм гээд аргагүйдэд байж байхад дээр нь Исмаил зурсан нэг чулуу хөвж ирээд манай хүн ч тэндээ нэг найзтай болж байгаа бололтой шүү. Үзэгдэж шилдийн байрлал шилжиж утас дуурай агент Мэри утсыг аавна. Цаана Дэдпул намайг агент Мэритэй холбоод өгөөч. Өө чи өөрөө байсан юм уу? Гэсээр жирийн хүн бол анх сонсоод итгэхээргүй явдлууд ярьж эхэлнэ. Миний сүнслэг амтай алга болсон. Бас сансрын илвэхэд туслах шаардлага гараад өөр сүнслэг амтан байна харин надтай яриахаа байсан. Roxxon-ын дуст лабораториг олж чадахгүй байна. Түүнээс гадна би галуулаад хувирсан. Хамгийн сүүлд нь гэхэд чи ер нь бензин шатамхай гэдгийг мэдсэн үү? Ерөнхийдөө л тусламж хүсэж
Хамаг тарьсан бол гэж тоочоод л. Тэгснээ бас унаа асуугаад Мэри ч уцаа тавиад дарга руугаа залгаад үлдэнэ. Сөрөг бүсэрд Хауард нухацтай царай гаргаад яагаад ийм явдал болчихв? Рок сансрын өвчин гэдэг юмтай байхдаа Дэдпулийг хадсан. Тэгээд ерөөхдөө хэлэхгүй ч гэсэн цаанаа Дэдпулийг тийм болохоор л тэнэгтээд байгаа гэж бодоод байгаа юм шиг байгаа юм л та. Нөгөө чулуутайгаа яг л жинхэнэ үнтэй ярьж байгаа юм шиг яриад л бас л нэг би хаан төрөөвэ гэдэг маягаар философтод л байж. Эсрэг талд Дэдпулч Мэригийн өгсөн мэдээлэл болон нисэх онгоцны тусламжтайгаар Роксаны байрыг олж ирээд хаалганд нь тесрэлт хийсээр үүлийн үрдэ андыгаа үүрсээр лабораторийн хэсэгт орж ирвэ. Хэсэг хараад галзуу өвчин. Чи галзуу өвчтэй үсттэй гэд Рокт руу заагаад тийм болохоор энэ машиныг эвдчихийлгэн. What? Хауард ч энэ нэг балаа ямиг зогсохгүй л болохоо байлаа гэд. Гүй мангара. Түүнийг дотор нь хийгэн. Дэдпулч. Тийм чамайг ойлгож байна. Эвдэлчээ. Үгүй элбэнхийг дотор нь хий. Тэр чин галзуу өвчтэй штэ. Тийм ээ. Гэхдээ энэ машин эдгэж магадгүй. Тийм шүү. Тэгэхээр эвдчихээ энэ машиныг. Боллоо. Битгий над руу орлоод бай. Мангар сүслэг амтан минь. Би логныг санаж байна. Тэр хоёр санаа нийлэхгүй бөө юм болж байгаа зур агент Мэри шумгчаар ирж байгаа үзэгдэн. Буцаад нөгөө хоёр руу очиж Дэдпул өөрийнхөө зөрүүдлээд байхаар нь Хауард сонсож бай андаа минь. Би байна. Волверн. Хөгшнөн биш энгийн нь. Бид даалгавраа биелүүлэх ёстой. Элбэхийг авар. Зүгээр л түүнийг дотор нь хийчих. Окей. Нөгөөх нь харин чи намайг хэр тэнэг гэж бодоод байгаа юм бэ? Зөө. Роксоны өөр салбар дээр сэргүү тохиолдол дуурсан гэж мэдэгдэж нөгөө басалт гэгч security-гийн хүүхэн ослоос хэдий нүүрний хагас нь түлэгдсэн ч гэсэн амьд гарч ирсэн харагддаг. Буцан ирж Дэдпул нэг юм хийснээр нь Рокт төхөөрөмж дотор хийгээд хүлээх зур. Хауард хүүхэд насаа эмээгээ яриад л одоо надад итгээд хамтран ажиллацгаая гэд сөрөг бүсийн нөлөөг ажиглаж олон янзаар оролдож байгаа Дэдпултэй оюун ухаанаа сольж чадна. Вилсон тэгэхээр сөрөг бүс рүү орчив. Гэтэл гай газар дороос базаалт ханны цаанаас гээд гарч ирээд бүслэх ба харин Хауард нэх яхтар тулдах чадваргүй ч гэсэн холимог биед нь Дэдпулийн тулалдах чадвар суусан байлаа. Гэхдээ л базаалтыг дийлэхгүй боолгуулад байж байтал агент Мэри гарч ирээд ээжээ гин. Бүгд л шок. Тэнд тэгээд жоохон гэр бүлийн маргаан ба ажлын зуршилтын тулгараад хэсэг буудалцаан болов. Тэр нүргээний үеэр базаалт хүнтэй уцаар яриад бас Рокт сэрсэн байв. Тэд ч хамтран Роксонтой тулалдаад базаалтг үнэхтэй харцтайгаар орхин явхад Роксоны үлдсэн хүмүүс бууж өгөөд шилтийнхэн тэднийг авч яваа харагданаа. Одоо л нэг Роктын биеийн байдлыг асуус өхөө авч бас Мэригээс цаад учрыг нь олж мэднэ. Роксон корпорац биологийн дайн хийх зорилттой шинэ төрлийн нанороботууд дээр туршилт хийж тархинд хийгээд тэгээд тэр ухаанаа алдаад ингээд солиотой юм шиг болсон болж таардаг. Харин Рокт нэг хүн санах гэдэл хичээгээ чадахгүй. Түүний хазалт нь учиртай байдаг ба яг шилжигч төхөөрөмжн дээр нь хазаж нанороботуудыг дамжуулж хүн амьтны эрлийц Нугсанбаатар болгосон байж таардаг. За тэгэхээр ер нь ижилхэн нанороботуудтай болохоор ижилхэн төхөөрөмжөөр эмчлэгдэх ёстой гэд төхөөрөмж рүүгээ харталтаа ч эвдэрсэн харагданаа. Үзэгдэл хаа нэгтээ өөр нэгэн газар руу шилжиж базаалт сүүдрээс гарч ирэх хүнтэй ажиллаа ярьж байгаа харагдах ба тэр хүн нь ч өөрийгөө сүртэй танилцуулаад л доктор Бон гэсээр л гараад ирнэ. Бөмбөг юм уу хайшин. Зя ингээд манай баатруудын хамгийн хачин сүрэг дүрийг танилцуулъя. Толгой дээр нь хонхоо зохиод Бонг гэж дуурвал хүчтэй дөөний дохио ялгаруулна. Бас шилжинэ гэж байгаа. Бас дээрээс нь сэтгэл судлаач гэсэн. Гэхдээ өөрийнхөө хээгүү залуу байна лээ. Зүүн гар нь хонхны дөшшиг. Эмэгтэй хүнтэй ярихдаа ямар нэг шалтгаан гаргаад надтай гэрлээч л гэдэг.
Эсрэг талдаа ч нөгөө хэд маань Дэдпул Хавард хоёрыг салгах арга хайж байгаа. Шилдийн нэг ажилтан голоор нь хуваачихъя гэж байгаад Хавардын уурыг нь хүргээд Дэдпултэй дахиад оюун ухаанаа сольж байгаа харагдана. Тэгээд Дэдпул ч би буцаад ирлээ. Бас жолоочгүй машиныг би жолоод ин шүү. Та нарыг эмч болж тоглож байхад би баг зэрэг юм бодлоо л доо. Энд байгаа хэвсэнцэр биднийг хазаад нано роботуудыг бие дотор орсон юм бол тэд тэгээд хайчсан байж болох уу? Гэхэд Хавард би мэдэх юм байна гэд тэд буцаад хамаг будлаа ихэлсэн газар ирвэ. Дэдпулч өө заац халуун бас өмхий хിവэрэл байна гэд бөөлжсөө заав. Тэдний буцаж салах арга нь нано роботуудыг биедээ буцааж хийх болохоор бөөжснөөсөө одоо нано роботуудаа авах гээд байгаа нь. Рокет харин цаана хэдэн өдөр өнгөрсөн юм байж яагаад юм бүлээнээрээ байгаа юм бэ гэж цаана гайхастай. Шилдийн ажилтанч тэнд нано роботууд байгааг батлаад Дэдпул өөр хүн амьтныг битгий хүргээд агээд мэрэгас өөр чинь халбаг байна уу гэд хэнэггүйгээр сайхан нэг халбагдаад жоохон эргэлзэнгүй байхад Хавард нуус өөр арга гэж байхгүй би чамтай дахиж бие хуваалцмааргүй байна гэхэд муухай юм аа. Тэгвэл чи бид ороод хийгээд үзтээ гэхэд манай хүн ч шууд зөвшөөрөхгүйгээр тэр хоёр нэг хэсэг харж явж байгаа л. За хамтдаа гэсээр эхний халбагыг амрууга хийв. Рокет цаана хараад тэссэнгүй харагдана. Хавард нуус эвгүй царайлаад харин Дэдпул заваа хог дажгүй юм байна шүү гэд нөгөө халуун шүлээ халбагаар биш бүр гараараа идэж эхэлнэ. Тэгснээ бүр гар мараа сүлдэн долоогоод тэгээд энэ үгээр илэрхийлэхэд муухай бусармаг үйл явдлыг шилдийн ажилтан салгах үйл ажиллагааг эхлүүлснээр дуусгаваа. Азар. Эхлээд удаагүй байж адил нөгөө доктор Бонг гэж нөхөр базалттай хамт T-арагийн ролипологийн поз аваа гараад ирдэг. Хонхон толгойд эсрэг дөрвийн маань зорилго гэх юм бол Роксоны гаргаж авсан нано роботуудыг хяналтанд авч түүгээр нь өөрийн тарих хянах систем гаргаж авах сонирхолтой байдаг. Дэдпулч салгах үйл явцаа саад болсонд нэлээ ууртаагаар хамгийн гол тулааны эхлүүлв. Тулааны үеэр ээж охин хоёрын адарматик гэр бүлийн харилцааны маргаан гараад Дэдпул тэрийг нь хөдөлгөөс шаал дэлхийн юм сонсож байгаад доктор Бонг зохиолоод унж байгаа харагдана. Өөрийг нь зогсоох гэсэн майрыг зэвсэггүй болгоод нөгөө шалиг зангаараа надтай гэрлээч гэж хэлэхэд базаалт араас нь эн чинь миний охин гэж нэлээд уртагаар дэсээд авна. Энэ үеэрч Дэдпулийн биед орсон нано роботууд нь идэвхжээд байгаа бололтой тэр хоёрыг салах гайдлага харагдаад байна. Тэгс нэг гол дэсний толгоор дөрөв удаа Бонг гэж дуургаж зохиод доктор Бонгийг ас хол руу ингэ шилжүүлээд явуулчихл байсан билээ л те. Тэгээд эхний цохилтыг нь сая нөгөө базалт хийсэн шүү дээ. Одоо 3 цохилт л гэсэн үг. Тийм л амархан гээд 2 дахь цохилтыг нь дахиад л базалт хийнэ. 3 дахь цохилтыг нь харин рокет элбэх маань бид одоо юм цохиж тоглоод байгаа юм уу? Би оръё гэсээр хийн. Сүүлийн цохилтыг нь хэн нэгэн бөөлжсөөр дүүрэн хурцээр хийгээд хинбэ гэд хартал Дэдпул Хавард хоёр биеийн салсан баатарлаг гэдгээс шал өөр байдалтай сууж байна. Мэри чаран баярлаад ээжтэйгээ ярих гэтэл доктор Бонг шиг алга болсон байдаг. Ингээд манай нувсан баатрын түүх дуусч Дэдпул Хавард хоёр өөрийн замаар явах болоход нэг олигтой ажил гээд байх зүйлгүй. Явъя гэсэн ч унаа нэвдэрхий Хавард шилдэд ажил олж өгсөн байх ба муу залуус нь тимч айхтар муу биш. Зарим нь амьдралж бодилж зүдэрч явах ба Хавард ч ажил нухлагдаад амьдралын утга учир гэх мэтчлэн олон асуултыг тунгаан бодох завгүй бичиг заасан дарагдаж тэрэндээ ч залхаад бүгдийг нь хайр найргүй буудана гэж дотроо төсөөлөд нэг загнуулаад утсаа авч байгаагаар комик маань дууснаа. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараа дахин уулзцаая.